Хүүхэд хамгааллын шинэ хуулийн дагуу Төв аймаг 27 сумдаа нийт 30 нийгмийн ажилтныг ажилуулж эхэлжээ. Ингэснээр гарах үр дүн эрчимжнэ гэж үзэж байна. За гэхдээ хүүхэд хамгааллын ажилд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлсан юм а. Өнгөрсөн оны тоо мэдээллээс үзэхэд 108 утсанд Төв аймгийн 27 сумаас 250 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс тал хувь нь гэр бүлийн орчинд дах дуудлага мэдээлэл эзэлж байна. Тухайлбал бол үл хайхрах, хүүхдээ хажууд архитан согтуурах дуудлагууд дийлэн хувийг эзэлж байна. Дуудлага мэдээллийг шийдвэрлэхэд хамгийн түрүүнд сумын хамтарсан баг нийгмийн ажилтнтай холбогдож шуурхаа шийдвэрлэдэг талаар албаныхан онцолж байна. Урд нь одоо хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар бол орон нутагтаа одоо яг мэрэгсэн ажилтнгүй байсан бол сум болгонд одоо нийгмийн ажилтнтай болж байна. Энэ хүүхэд гэр бүлийн одоо сайн сайхны төлөө за тэр ялангуяа эрсдэл нөхцөлд байгаа хүүхэд гэр бүлтэй одоо тулж ажиллах нэгж дээрээ юм ажиллах хүчтэй болсон учраас одоо нөлөөлийн болон өрсөн сэргийлэх ажил арга хэмжээнүүдийг одоо хангалттай сайн зохион байгуулна гэж үзэж одоо ийм шинэ төвлөгц албан тушаалтанд очиод байна. Би одоо ингээд ганцаараа мэдхүйж цаашдаа бүх төрлийн албан агчид хүүхэд хамгааллын зөвлөл хамтарсан баг бусад хүмүүсээ бас энэ төрлийн хуулийг мэдэх, энэ төрлийн хуулиа сурчлах чиглэлээр ажил зохион байгуулж ажиллана. Хүүхэд хамгааллын чиглэлд анхан шатанд нийгмийн ажилтан гол үүрэгтэй тиймээс чадваржуулах 2 хоногийн сургалтыг зохион байгуулжээ. Сургалтаар хууль эрх зүйн бүх шатны мэдээллийг цогцоор нь олгож байна.